Кодо тоглох хүсэлтэй Дахан сурагч. Курата Такесо бол Токиса ахлах сургуулийн Кодо клубын ерөнхийлөгч мөн царийн ганц гишүүн. Клубын өрөөг дээрэнгүү сурагчид байнга сүйтгэж, клуб хаагдах хэлмэгт болсон байв. Гэтэл Танхай царайны шинэ сурагч Кудо Чика гинэт орж ирэн дээрэнгүү сурагчдыг хүүн гаргадаг. Танхай этгээд гэгддэг Чика Кодо клуб эсхийг хүсэж байгаагаа хэлдэг. Эхэндээ Курата эргэлзсэн ч Чикагийн хүсэл эрмэлзэл болон талигаач өвөөгийнх нь Кодо тоглоорой гэсэн хүслийг нь мэдээд түүнд боломж олгодог. Клубт Чикатай хамт нэр хүндтэй Хосукигай гэр бүлийн Кодо хөгжмийн гол саяастан Хосуки Сатава клубт элсдэг. Сатава багаасаа Кодо тоглож эхэлсэн. Гайхалтай чадвартай ч гэр бүлээсээ хөөгдөж ээжтэйгээ хүндээ харилцаатай болсон нэгэн. Сатава шинэ гишүүдэд дундаа Чика ба түүнийг дэмжин хамт элсэн найзуудад Кодо тоглохыг зааж эхэлдэг. Ийхүү бие биесээ тис өөр нөхдүүд цугларан аажмаар зөвхөн ур чадвараараа биш, бүх хүнийхээ хувьд ч гэсэн өсөж хөгжин хамтдаа үндэсний Кодо хөгжмийн тэмцээнд хүрээлэхээ зорьдог. Ам-югийн мангагаас сэтгүүлсэн Куно-ото Томаре 10-10 их сэтгэл хөдлөм хөөрхөн аниме. Ялангуяа 2 дугаар үлрэлийн 12 дугаар ангийн тоглолт үнэхээр дотор асаамаар гоё. Өдөр бүр нэг анime.